Хүнсэндээ анхаарай. Монголчууд бидний хоол хүнсэндээ анхаарч ирвэл аюулгүй хоол хүнс хэрэглэх одоо цаг нь болсон гэдгийг мэргэжлийн хэлтийн газархан тогтоогоод байгаа. За бидний хэрэгжилж байгаа хоол хүнс тэмч баталгаатай биш гэдгийг ч хэлэх юм байдаг үлээ. За тэмч учраас Монгол улс тунуудахгүй хүнсний аюулгүй байдалтай тэмцэх хуультай мөн болох гэж байгаа. За өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа улс үндэстний гадаадын хөрөнгө оруулалттай 90 гаруй үйлчлэгээний газрууд хоолны газрууд ажилласаар байгаа. За ялангуяа Хятад, Солонгос, за Япон гэх зэрэг хоолны газруудад иргэд төдийлөн баталгаа өгч чаддаггүй. За тийм учраас бид нар мэргэжлийн хяналтын газраас эдгээр одоо улс үндэстний хоолны газруудад хэрхэн хяналт шалгалт тавьж байгааг асуусан юм аа. Ингээд яриад анхаарлаа хандуулъя. Ингээд хяналт шалгалт бол эхлээ явуулж байна. Гол зөрчил бол стандартын шаардлага хангахгүй. Мөн одоо бохир заваа нөхцөлд үйлдвэр үйлчилгээ явуулсан иймэрхүү зөрчлүүд бол нэлээд илэрдэг. За эцсийн дүн мэдээ бол энэ 2 сарын 20-нд бол нийслэлийн дүн бол гарнаа. Ингээд хяналт шалгалт дуусны дараа мэдээллийг бол бас дэлгэрэнгүй ус иргэдэд мэдээлэл өгнө. Шалгалтын дүнгээс сэргэж та бүхэн аль хоолны газруудаар үйлчлүүлэхэд аюулгүй байх вэ гэсэн баталгаатай болох нэ. Мэргэжлийн хяналтын газар мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан 1-р сарын 16-наас бууз баншны цэхүүдэд шалгалт хийжээ. Улаанбаатар хотод 44 бууз баншны цэх үйл ажиллагаа явуулдагаас 34-т нь шалгалт хийгээд байна. За үүнээс 3 цэх чанарын шаардлага хангаагүй, шинжилгээний бичиггүй, хууль бусаар ажиллаж байсан байна. Энэ 3 цехийн ажлыг төр хугацаагаар зогсоогоод байгаа юм байна. За мөн хэвийн бовны цэхүүдэд ч шалгалт хийжээ. За энэ дээр бол нэлээд томоохон зөрчил илэрсэн газар бол энэ Баянгол дүүрэгт байршилдаг одоо энэ гандангийн хэвийн бовны үйлдвэрийг бол хяналт шалгалтаар бол нэлээд хэмжээний зөрчил дутагдлаа гарсан. Энэ бол одоо юугүй бохир заваа нөхцөлд стандартын шаардлага хангахгүй ийм ажлын байранд үйл ажиллагаа. Уг нь монголчууд гандангийн хэвийн бов амт чанар сайтай гэж авах гэж олон өдрийн өмнө захиалга өгдөг уламжлал тогтсон ч бохир орчин бовоо хийдэг байсныг ийхүү тогтоосон байна. За эдгээр шалгалтуудын нэгдсэн дүн 2 дугаар сарын сүүлээр гарна. Хэрэглэгч танд зөвлөхөд та хүнсний бараа бүтээгдэхүүн авахдаа эхлээд найрлагын хэмжээ үйлдвэрлэсэн хугацааг харж эргэлзээтэй бол үйлдвэрлэж байгаа газарт нь хүртэл очиж танилцах хэрэгтэй гэж хэлж байгаамаа. Шууд боловтой мэдээлэлээ